Миний дөө чинь хэний хэн блэ? Очир сүхийн маш бат. Очир сүхийн Очир сүхийн маш бат. маш бат. Тэгэхээр энэ очир сүх маш бат энэ төр гэдэг одоо мундаг хатуу өгнүүд байна тийм ээ? Тий. Их мундаг хатуу өгнүүд байна. Аав нь юу хийж исэн бэлээ? Манай аав эмч мэрэгчлэлтэй хүн. За. 1976 онд Ангаа ухааны дээд сургуулийг төгссөн. Дээд мэргэжилтийн эмч үе юм байна тийм ээ? Тэгээ анх ажлынхаа гараг ханаас эхэлсэн ба? Дорногов аймгийн Улаанбаатар сумаас эхэлсэн. Дорногов аймгийн. Тий, Дорногов аймгийн. Тэгвэл та нар чи Дорноговийнхан байх нэ? Тий. Аав чинь. Тий, Дорногов аймгийн уугуул хүмүүс л. Ээж нь. Ээж бас Дорногов аймгийн өргөн сум юу. Тэгвэл чи ерөөсөө Дорноговын унаг юм шүү дээ. Тий, Дорногов ил унаг. Тийм бай. Дорноговын хинжир нь адуун дуртай байх. Морь уйдгоо. Морь одоо яг уйдаг юм бол байхгүй зүгээр. Тэж Монгол хөөмжтэй морь сонирхон, урд морь сонирхон тий. Наадам сайхан үзэн тий. Соёл насны уралдаан бас сайхан үзэн сонирхон. Тэгээ би чиний утсыг олох гэж нэлээ хөөцөлж байгаа тэгэд олсон л доо. Олоод би таныг энэ нэвтрүүлгэндээ урьж байгаа. Хуульч хүн тэр дундаа их чигцтэй журамтай хуульч хүн энэ улс оронд их хэрэгтэй юм. Хуулийн дор амьдрна гэж ярьдаг тийм ээ? Тэгэл байх. Тий. Тэгээд ер нь хуульчээс гадна энэ 3 сая гаруй хүн чи ер нь бүгд л хуулийн тал дээр өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй юм аа тий ер нь. Ер нь бол тий. Тий. Тийм учраас өөрөө чи өрсөө. За баярлалаа. Тий. Ингээд хоёулаа ярилцъя би чамайг хүнд танилцуулна. Бид нүс одоо монголчууд танилцахаараа нэг дэм нэг гэд нэрийг аваад үлддэг. Нөгөө ирсэн гीч маань яваад өгдөг. Сая ямар хүн ирлээ гэсэн. За одоо маш бат гэж нэг нөхөр ирсэн. Тийм байна. Эний хөвгтөн болоо гэдэг дээ тийм ээ. Тий. Тэр хний л хүн юм байл шүү дээ. Гэт нэг аавын чинь нэр хэлчин тийм үү? Тий. Тийм учраас энэ нэр авгийг бол яг бүтэн хэлж явах нь зүйтэй. Тэгэхгүй бол монголчууд ялангуяа говийн чиг шооч хүмүүс шүү дээ. Тий шүү дээ. Их шооч тийм ээ? Тий. Их гэрхай. Тий. Дор нь хөөхн нэр өгөөд явуулчихна. Тийм ээ? Тий. Тий. Сая хүүчи хингэл маш бат. Хэний хүүхд байсан бэ? Мэдгүй. Гэт нэг нэр өгч. Их амархан. Тий. Тий би өөрөө говийн л да. Та аль аймаг вэ? Би юу? Тий. Би бол одоо өмнө говь манай аав өмнө говь. Ээж дунд говь. Тэгэхээр би одоо говь талдаа төрсэн газар бол 2 дугаар төрх наран талдаа уцтай бас балконд. Нэг маягтай тийм маягт. За машут баг байхдаа яг 90 онтой яаж уулзсан? Хэдэн настай байсан? 90 онд би Дорногов аймгийн Хатан булаг суманд бага сургууль сурч ирсэн. За. Тий. Манайх ч одоо ийм байхгүй. Аав маань Улаанбаатар суманд анх эмчээр томилогдоод ер нь бол дэлгэрэх сумд төрсөн. Дэлгэрэх суманд өрөөд Улаанбаатархад тий сургууль соёл ер нь Зүүн Баянгийн одоо 8 жилийн сургууль гэдгийг төгсөөд тэгээд 10 жилийн аймгийн төв төгсөөд тэгээд Ангаа ухааны дээд сургуульд сураад тэгээд 76 онд сургуулаа төгсөөд Улаанбаатарын одоо 1-р эмнэлэг биш шүү дээ. Тэнд үлдэхүү нутаг руугаа явах уу гэдэг ийм сонголттой тулгарсан байх. Тэгээд ээжтэйгөө юу манай эмээтэй ярилцж чад. За ерөөсөө юу аяа нутагтаа очиё. Одоо нутаг усандаа очиж. Ер нь бол энэ хөдөөний эмч гэдэг бол одоогийн орчин үеийн хэллэгээр бол хамгийн супер эмч юм байна. Бүх юмыг чаддаг. Бүх юмыг чаддаг. Шүүд авдаг, олгойч авдаг, хүүхдээ чихэрж авдаг тийм ээ. Тэгээ ер нь бол хаа том эмнэлгээс эхлэхээс одоо урьдчилж гэдэг юм уу? Аймаг орон нутагтаа очиж тэгээ хөдөөнөө очиж одоо ажил амьдрал бас үзье тийм ээ. Нутгийнхаа одоо иргэдэд бас тусдсан болъё гэд. Ингээд одоо аймагт очисон. Тэгээд аймгийн эрүүл мэндийн газар очиод за хэд хэдэн сум байсан байгаа. Тэгээ Улаанбаатар сумд за Улаанбаатарт доо гэд. Тэгээ Улаанбаатарт очисон. За Улаанбаатартай байжгаад Алтан ширээрөө шилжсэн байна. За Алтан ширээ дараа. Алтан ширээс шилжээд тэгэхэд манай ээж тэнд багш хийж ирсэн. Улаанбаатарт Улаанбаатараас шилжээд
алтан ширээд очиход. Тэнд очиг гэрэлдэг. Тий, алтан ширээд гэрэлсэн манай хоёр. За. За тэгээд би төрсөн Тэр байна. жил нь чи төрөөд гэдэг Тий, шиг. тэр жил нь би төрсөн байна. Чи хавар төрсөн юм уу, намар төрсөн юм уу? Би 100 төрсөн дөө. Тийм үү. 100 төрсөн. Наадмын дараа л төрсөн. 100 төрсөн хөгч их тэнхлүүн л байт юм да. Тий. Тэг яг манайхан ч одоо наадмын маргааш намрал гэж ярьдаг шүү дээ. Яг тэр амын яриагаар үзэх юм бол намар юм шүү. Яг зүгээр 103 сартаа л багтчил төрсөн гэсэн. За тэгээд тэндээс манайх Далан жаргалан сум руу шилжсэн. За тэнд бас ажилласан. Тэнд бас ажилласан. Тэнд би 1-р ангид орсон. Үгүй чи одоо танах хэдэн сумтай бэ танууд орно? Манай аймагч одоо 14 сумтай. 14-ийн 5-6-аар 5-6-аар явсан. За тэгээд яа. Тэгээ сүүлд 89 онд манайх Дорногов аймгийн Хатан болог суманд нүүж ирсэн. Тэгээд 90 онд бол одоо яг Хатан болог суманд байсан. Чи тэгээд Хатан болог суманд 90 онд ирэхэд чи хэдэн настай байсан гэсэн үг? 90 онд чи би 9 настай байсан. Тэгээд 9 хүртэл одоо 7, 8, 9 2 жил чи 2 сургууль сурсан байна тийм ээ? Тэгсэн гэсэн үг. Тийм байна. Цэргийн даргын хүүхд шиг л явж тээ. Тэгсэн. Ер нь тэгээд дээр үе чи одоо социализмын үед эмч багш нараа ер нь тэгэл одоо цэргийнхэн, цагдаагийнхэн гэдэг юм уу ер нь бүгдээрээ л одоо хөдөө орон нутагт томилогдож хөдөөнөөс л одоо ажил амьдралын гараагаа эхэлдэг байсан шүү. Энэ байна. Бас мэдэх Ханаавын амьдралыг амьдралын ихэнх цагийг өнгөрөөсөн нийгэм чинь энэ байна. Тийм баач? Тий. 90 онд 9 настай хүүхэд энэ амьдралтаа залгасан. Тэгсэн. Чи өөрөө мэдээгүй. Тэгсэн. 9 настай хүүхэд нэг мэдсэн шинэ шуурга шуурчгаа сонсогдсон тийм ээ? Тий. Энэ хүнтэй чи уулзсан. Энэ бол чиний амьдрал. Энэ бол бидний амьдрал. За тэгээд дараа нь чи яаж ардчлалыг мэдчихсэн үү тэгээд? Тэгэхэд ч одоо хөдөө суманд за одоо сүүлийн үед бол яхаа бүх сумд л одоо эрчим хүчтэй тогтцохлохантай болсон. За тэр үед бол ерөн дээр сумын төв дээр төвлөрсөн одоо тийм эрчим хүчтэй сүлжээнд холбогдоогүй. Тэгээ та бас мэдэн шүү дээ. Сумдууд дээр чи юу байлаа шүү дээ. Нөгөө мотор асдаг. Тэгдэг. Тэгээ ороо нэг 4-өөс нэг 6 цаг асдаг. Тэр хооронд ерөөсөө амждаг. Бүх юм одоо хийж амждаг. Тэгээд тэр хооронд телевиз гардаг. Тэгээ тэр үе чи бол одоо одоогийн Монголын үндэсний олон нийтийн телевиз гэл ганц л сууг байлаа шүү. Тэрийгээ бид нар ороо үздэг л байсан. Тэгэхэд би одоо анх Улаанбаатар хотод за зарим аймагуудад ийм арчил гэдэг юм бол одоо бий болж байгаа юм байна гэж тэ олон хүн ингээл телевизээр гараад ярьж хөөрөөл тэ урайл ооцсон барайл. За тэр бол одоо надад их л одоо өөр итгээд харагдчихсэн. Яагаад гэвэл одоо бидний баг насан ч одоо тийм байлаа шүү дээ. Одоо улаан ингээд газдаг зүүдэг тийм ээ. Тэгээд пионер гэж байлаа. За тэгээд бид нар чи ингээл дарцаг юм барайл ингээл энэ түнгээр гүйдэг байлаа. Гэтэл тэрний хажуугаар ч одоо төм бөмбөрөө цуглаад скватрын талбай дээр цуглалц тийм ээ. Жагсаал цуглаа хийгээл урайл ооцсон болол ингээл одоо тухайн хэд телевизээр гарч ирсэн л та. Энэ одоо ямар сони юм байдгийг ингээд тэгэл мэдээж одоо хөдөө сумж гэсэн манай монголчууд ч одоо энэ олон нийтийн энэ одоо юу болж байгаа энэ үйл явцыг бол маш сайн мэддэг. Тэгээд тэр талаараа нэг одоо юу гэдгийг дүнгэлт хийгээ. За энэ арчил гэдэг чинь бол одоо капитализмын тэгээ айхтар ингэн гэж нэг хэсэг нь бол болгоомжлж байсан. Нөгөө хэсэг нь бол за энэ бол их зүгээр одоо ховийн өмчтэй болдго юм байна. За бид нар чи үг хэлэх хэрэгчлөөтэй болох юм байна. Тийм ээ? Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх юм байна гэдэргээд ийм зүйлүүд бол яг тэр 9 настай 9-10 настай байхад л тийм их сонсогдож байсан. Зүгээр сонсогдож байсан. Чи дүн чадахгүй шүү дээ. Чадахгүй тийм. Чадахгүй тий. Тэгэхээр одоо наадхаас чи үүдээд нэг юм байна л да. Чиний амьдралд ямар өөрчлөлт орсон? Чи хуучин одоо аав ээжтэйгээ социализм үед ингээ явж хахад бол чи хоол унд инээ тэрэ одоо тэр нөгөө аав чи нөгөө социалист эрүүлэг хамгаалахын системд ажиллаж байсан хүн шүү дээ. Ээж чинь бол бас тэрл системд ажиллаж байсан тийм үү? Тэгсэн чинь тэр хоёр одоо нийгэм өөрчлөгдөж шít. Энэ өөрчлөлт явж байна. Тэгэнгүүт яасан? Тий, нөхцөл байдал бол бас амраг болсон л доо. Тэгээ нөгөө 92 онд ч нөгөө одоо тэрний улбаагаар 92 онд ч шинэ үндсэн хуулигаа батллаа шүү дээ. За тэгэнгүүт нөгөө Монгол улсын засаг захиргаа нутаг зүсрийн нэгжүүд өөрчлөгдөд явсан нөгөө хуучин байсан бүтцүүд бас байхгүй болоод эхэлсэн. Жишээ нь одоо аймгийн эрүүл мэндийн газар гэдэг юм уу, боловсролын газар тийм ээ. Тэр тодорхой хэмжээний одоо зохион байгуулалт өөрчлөлтөнд ороод эхэлсэн л. Тэгээ манай хоёр ч хөдөө суманд бас амьдрахад бас төвөгтэй болсон. Тэгээ үндсэндээ
20 жил хөдөө сумдаар ингээд манай ээжээр амьдэрсэн байхгүй. За ер нь одоо төв газар бараад яа. Энд чинь нийгэм өөр боллоо. За аймгийн төвд очиж одоо ажил төрөл хийя гэдэг. Тэгээд тухайн үед аймгийнхаа одоо яг тэр эрүүл мэндийн газар, боловсролын газрын удирдлагуудад төсөлтөө өгөөд тэгээ аймгийн төвд манай 1992 онд шилжиж орж ирсэн. Чамайг уучлаарай би яриг чи яг одоо таслана. Чамайг ажиад байхад чи их төлөвшсөн яриагаа их чиндэг тий их чигчтэй болцсон. Тэгээд чи нэг л төрийн албанд хэдэн жил олон жил ажилласан хүн шиг л байх юм. Чи хэдэн жил төрийн албанд ажилласан? За би ч одоо 2002 онд хуулийн сургууль төгссөн. За чи нөгөө юунаас ингээд 10 жил төгсөөд тий 10 хуулийн жил сургууль шууд ороод тий төлбөрийг хэн төлсөн? төлбөрийн аав ээж л төлсөн. Хууль зүйн дээд сургуулиа. Тий их засаг хууль зүйн дээд сургууль гэдэг сүүлд их засаг их сургууль болсон. Тэгсэн. Тий тэр сургууль тухайн үедээ одоо хуулийн зөндөл сургуулиуд одоо нөгөө ховийн хвшлийн одоо хуулийг ер нь боловсролын байгууллагууд бий боллоо шүү дээ. Тэгсэн. Тэрний бүтээгдэхүүн. Тий. Тэрний бүтээгдэхүүн. Тий. Тэгэхээр миний дөө чи одоо тэгээд тэрийг төгсчөөд ямар мэрэгжилтэй болох вэ? Эрх зүйч, хуульч. Тий эрх зүйн бакалавр л гэж. Эрх зүйн бакалавр. Хуульч гэх юм бол нөгөө хуульчдын шалгалтанд орж гэрчлэгээ авч ижил одоо хуульч гэсэн нэртэй. Тэрийг тэгжээж авдаг юм байна. Тэр мэрэгжлийн үйл ажиллагаа эрхлэх хэрэгтэй болох юм. Тэгээд би улсын хурлын тамгын газар туслахаачлалаар ажлын гараагаа эхэлсэн. Яг тэгж таарна. Чи өөр яг тэгж таарна. 2007 оноос 7 оны сүүлээс эхлээд хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газарт ажиллаж эхэлсэн. Бодлогын газрын мэрэгжилтэн. Хууль зүйн яамны. Тий. Хууль зүйн дотоод хэргийн яамны. Дотоод хэргийн яамны. За. Тэгээд яг зүгээр тэр яамд хийсэн ажил одоо яамч ингээд дотроо зохион байгуулалтын хувьд олон газар олон хэлцтэй шүү дээ. Тэгээд миний ажилласан газар яг одоо энэ хууль тогтоомжийн төсөл боловсруулдаг яг тийм газар байсан. Тэгэхээр тэр хууль бичнэ гэдэг бол ер нь тэр бол одоо боловсруулна гэдэг бол чанга ажил үз. Амаргүй л дээ. Хуулийн төсөл одоо одоо тэр хуулийн нэрийг бичнэ тийм ээ. Нэрнээс тэгээд дотроо хуулийнхаа одоо зорилтоо бичнэ. За нөгөө ямар хуулинд үндэслэж байгаа. Монгол улсад одоо үйлчилж байгаа бүх хууль үндсэн хуулинд нийцэж явах ёстой шүү дээ. Тэгэхээр тухайн боловсруулж байгаа хууль маань өөрөө үндсэн хуулийн одоо ямар зүйл заалт, ямар зарчимд нийцэж байгаа юм тийм ээ. Ямар үзэл баримтлалыг наад хуулиар чи агуулад байгаа юм гэдэг асуудлаа үзнэ. Нөгөө талдаа яг наад хууль чи яг нийгмийн ямар харилцааг зохицуулах гэдэг байгаа юм тийм ээ. Тэрийг бас үзэн тал талаасаа тэгээд маш их судалгаа хийнэ л дээ. Хажуугаар нь бид нар чинь гадаадын одоо маш олон орны энэ хуулийн одоо системийг судлана. За хуулиудыг авч орчуулж үзнэ тийм ээ. За ямар асуудлыг нь одоо бид нар нутагшуулал зүгээр юм. За ямар нь болохгүй юм тийм ээ. Түүнээс ч одоо гадны хууль гэж хэлдэг. Одоо Европын орнуудын хуульч гэдэг юм уу? Америкийн хуульч гэдэг юм уу? Сүүлийн үед их тэгж ярьж шүү дээ. Тэгээ тэр болгон ч одоо манад бас таарахгүй шүү дээ. Тийм биз дээ. Одоо жишээ нь 42 арьцмарын одоо гутал тийм ээ 45 арьц маань таарахгүй тийм биз дээ жишээ. Тэгэхээр бид нар ч одоо юу гэдэг тэндээсээ ингээд селект хийгээд энэ болж байна, энэ болохгүй байна гэдэг зүйлээ үзчихэж хуйлаа бичнэ. Хуулийг зүгээр бас бичихгүй. Хууль тогтоомжийн тухай хууль гэдэг байгаа. Сая сүүлд бол яг нэр нь тийм болсон юм. Өмнө нь бол хууль улсын хурлын бусад шийдвэрийг боловсруулах өргөн мэдүүлэгч журмын тухай хууль гэж байсан. Тэр хуулийн дагуу бид нар хуулиа боловсруулдаг байсан. Тийм тий. Тэгээ яг зүгээр хууль бичнэ гэдэг одоо зүгээр энгийн ойлголтоор хүмүүс нэг боддог шүү дээ. Ингээд одоо нэг зохиол бичдэг юм шиг. Зүгээр нэг журам бичиж байгаа юм шиг тийм ээ. Би эхлээд тэгж боддог байсан. Тийм зүйл биш л дээ. Өөрөө цаанаа одоо нарийн арга ажиллагаатай тийм ээ. Цэг таслаа хүртэл анзаарна. Давхар дуул суутга хийж болохгүй. Салаа утгатайгаар томьёолж болохгүй ч гэдэг юм уу. Тэ гадаад нэр томьёог болж өгвөл одоо монголчлно. Хэрэг тийх боломжгүй бол тухайн нэр томьёог олон улсад одоо зөвшөөрөгдсөн тэр одоо нэр томьёогоор нь авч хэрэглэн ч гэдэг юм уу. Дотроо ингээд аргачлал нь одоо маш олон юм байгаа л тэр нь хууль боловсруулна гэдэг өөр. Тий. Энэ сүүлийн үе хэдэн сайхан залуучууд байна. Хуулийн дээр бүр ягштал ярьдаг. Тий. Тэрийг хамгаалдаг, хоорондоо маргалддаг,
Хуульчид хууль гарахаас өмнө маргалдах шиг сайн байхгүй. Тийм биз? Тийм марганд оролцож ийсэн үү? Гэхдээ ер нь бол оролцсолгүй яах вэ? Одоо бичиж байгаа үү? зөндөлгийн хуулийн төсөл боловсруулахад оролцож байлаа. Тэгээ яг тэр төслийг боловсруулах тэр ажлын хэсэг гэдэг тэр бол хамгийн ширүүн маргаа мэтгэлцэн болж байгаа шүү дээ. Тий. Мэдээж тэр хүний логик гэдэг юм уу, үзэл бодол гэдэг юм уу өөрөө өөрсдийнхөө бас хандах тийм асуудлууд байгаа. Гэхдээ тэрэн дотроос одгийн хуулийн ажлын хэсгийн ахлагч гэдэг юм уу, нарийн бичгээ бид нар их баригч гэж ярьдаг юм л та. Тэр хүн маань өөрөө тэр дундаас яг оновчтой зүйлээ олж аваад тэг хуулийнхаа төсөлд зөв зүйтэй тусах нь хамгийн чухал ажил. Хамгийн чухал ажил. Чи нарийн бичгээр ажиллаж ирсэн үү? Би ажиллаж ирсэн. Хэд хэдэн хуулийн нарийн бичгээр гэсэн үг шүү. Их баригчаар ажиллаж ирсэн. Энэ хууль гэдгийг зүгээр нэг ингээд нэг өөрийн чи хэлдгээр зүгээр нэг ингээд уран зохиол бичиж байгаа юм шиг бичгээд тэгээд бичээ гарцсан хойно бахан маргалдчихад тэгээ марчдаг. Тийм ээ. Тэгэл хайчдаг. Хамгийн чухал мэргэжил энэ улс орныг зөв явах. Ер нь тэгээд ийм байгаа юм л да Магмар ах. Зүгээр бидний ингээд монголчуудын за өнөөдрийн ингээд нөхцөл байдал тийм ээ ямар байна уу те. За сүүлийн 30 жилгээд бас нэг юм яриад. За тэрнээс өмнө гэдэг. Тэгээд таасаа нөгөө их эзэн хааны одоо тэр эзэнт гүрний одоо тэр хуулийн тухай ярьж шүү дээ. Тэгээд монголчууд нөгөө эвтэй байхдаа хүчтэй эдрэгээл ийм яриануд байдаг. Зүгээр энэ бол яг мэдээж нэг тал нь. Зүгээр нөгөө тал нь юу хэлсэн бэ гэхээр Чингис хаан өөрөө тийм ээ өөрийнхөө жанжидтайгаа за одоо тэр шат шатанд одоо байгаа цэргүүттэйгээ юуг тогтоосон бэ гэхээр энэ Монголын тал нутаг за энэ дэлхийн одоо тэр тухайн үеийн одоо тал хэсэг дээр дэг журмыг л тогтоож чадсан байхгүй. Хуулиар. Эхлээд дэг журам тэр нь өөрөө дараа нь хуульчлагдаад өөрөө хэлбэл бичигдээд ингэ явсан. Тийм байна. Бичигдээд гэдэг нь одоо чамчгал залуучууд бичиж байгаа шүү дээ бас. Тэгээ одоо Чингис хааны ши утаг. Шихийн утаг. Манай одоо Монгол төрийн түүхэнд одоо хамгийн л анхны мундаг том хуульчлал гэж үзэж байгаа шүү дээ, тийм ээ? Тий. Тэгээ тэр нуус тавшин тэр юун дээр их ясаа билүү? Их засаг. Тий. Их засаг хуульчаа өнөөдрийн хүртэл ер нь бол их хоёр олдог байгаа шүү дээ. Тий, ер нь бол яг энэ ард түмний дунд за энэ гадаадын болон дотоодын бол судлаачдын судалгааны үр дүнд л одоо цуглуулаад 100 гаруй одоо заалттай ийм хууль байсан гэдэг юм гаргачаад байгаа. Түүнээс биш яг их сурвалж нь яг цаасаараа энэ байна те ингэж хийгдсэн гэсэн тийм бол одоо хүртэл олдоог л байгаа л. Тэгээ их засаг хуулийг чи хоёр янзаар яриад байгаа. Их засаг гэдэг нэртэй хууль гэж. Нөгөө талтай болохоор засаг гэдэг чинь өөрөө төрийн эрх мэдлийг хэлээд нь шүү дээ. Их засгийн хууль. Тэр хүчтэй төрийн хууль гэж ингэж бас ойлгоод байгаа юм. Энэ яриа маань их сайхан болчихлоо. Яагаад гэхээр би тэр 800-ны тэртээ байсан тэр уламжлал тэр өнөөдрийн хүртэл яваад бүр сургууль дэг жаяг болоод ороод ирж байна. Бид ер нь хууль бий болгосноор хуулиа дагаж мөрж эхэлснээр энэ дэлхийн улсуудын хаахна үед ер нь төрөнд бичигдэв. Манайхаас өмнө бол мэдээж хэрэг одоо яг дэлхийн улсуудын тэнд энд гэж бичигдсэн гэдэг юм уу тийм бол сайн мэдэхгүй юм байна. Ер нь яг зүгээр одоо хуулийн засаглал гэдэг юм уу одоо хуулийн хэрэгжил тэгээ энэ чиглэлийн судалгааны байгууллагууд энэ олон улсын байгууллагууд бол зөндөл байгаа л. Гэхдээ ер нь зүгээр дэлхийн ертөнц бол илүү тухайн улсын юугийн судалж байна вэ гэхээр тэр одоо хүний амьдрах орчин нөхцөл ямар байна тийм ээ. За тэр наазахын одоо хүний материалын хэрэгцээ хангагдсан байна уугүй юу? Тийм ээ. Ядуурл ямар байна? За тэр байгаль орчинд ямар байна? За унтны ус ямар байна ч гэдэг юм уу. Ийм чиглэлийн судалгаа болоод тодлохгүй байдаг баг. Зүгээр яг уу одоо навилгатай тэмцэхийн үйл ажиллагаа шүү дээ. Соён гэгэрүүлэх гэдэг юм уу, тийм ээ. Энэ хууль зөрчсөн хүмүүс дарга хэмжээ авах ч гэдэг юм уу. Энэ байдлаараа бол одоо манайх бол их л хойгорл байгаа шүү дээ. Ер нь бол жагсаалтаараа магистр мастер гэсэн үг. Тийм мастер. Гадаад хаан төгссөн. Би Америкийн нэгдсэн улсын Колорадо мужийн их сургуульд магистр хамгаалсан. Хууль зүйн удирдлагын магистр гэж. Хууль зүйн удирдлагын магистр. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр хуулийн байгуулагч одоо дотроо шүүх, прокурор тийм ээ. За одоо
өмгөөлөлч гэдэг юм уу тийм. За тэгээ бусад нь хууль сахиулах байгууллага цагдаа за Америкт бол одоо маршал алба гэл ингээл байдаг шийдвэр гүйцэтгэл байдаг. Энэ байгууллагуудыг эдгээр ч бүгд хуулийн байгууллага шүү дээ. Ер нь бол яг улсад тухайн улсад байгаа бүх хүмүүс л хуулийг хэрэгжүүлэх ёстой. Гэхдээ онцгойлон хуулиар чиг үүрэг авсан байгууллагууд байгаа байхгүй. Энэ байгууллагуудын үйл ажиллагааг хэрхэн зөв зохион байгуулж удирдах вэ? Яаж менежмент хийх вэ, тийм ээ? Яаж ажлыг нь төлөвлөх вэ? Яаж үр дүнд хүрэх вэ гэдэг ийм л чиглэлийн одоо сургалт л та ер нь. Тийм байна. За их мундаг яг одоо би цааш нь залгаад ярина. Одоо энэ жишээлбэл энэ нөхрийн хуулинд бид төхөд байгаа шүү дээ. Тийм. Амьдралын зарчмаар байна. Бид ийм хуультай байсан. Төмөрөмөд хатуу социализмын бүтээн байгуулах одоо нэг коммунизмыг маш хурдтайгаар ойртуулах ийм агуулгын дор бид амьдэрсэн. Бидний сахиж ирсэн хууль бол ямар хууль гэдэг гэлээ? Социалист эрхцүүлэг нь л дээ. Тий, социалист эрхцүүлэг нь тийм үү? Тэгэхээр бид нэг хүн олдвол хэрэг олдно гэдэг үлээ. Тий. Вишинский баха. Тий, Сталины үед л хэрэгжсэн. Сталины үед Вишинскийн хүн байвал зүйл анги нь олдно гэж тий. Хүн байвал зүйл анги нь олдно гэж тий. Ийм л юмд биднес байсан шүү дээ. Тэгээ хүн байвал зүйл анги нь олдсоор л байсан. Тийм ээ? Хүний нь бол олоход амархан байсан. Ердөө чи юу бодоод байна гэхтэл тэгээд дуусаа. Бодсны хүртэл бодоод олчдөг л байсан. Тод жишээ байгаа шүү дээ, тийм ээ. Одоо чойномгоо асуудал байна, тийм ээ. Тий. Уур минь хөрч байна гэдэг юм шүлэг бичсэн, тийм ээ. За яг зөндөө шүлэг бичсэн л дээ. Тэгээ ер нь бол яг тэр саяхан бас энэ манай Наран гэрэл багшийн нэг ном гарсан байл. Тэрэн дээр чойномгоог ялалсан тэр одоо мөрдөн байцаалтын одоо протокол протокол нь тэн дээр хураангуулаад тавьсан байл л дээ. Тэгээ тэн дээр асууж байгаа. За та яагаад ингэж бичсэн? Уур минь хөрч байна гэж та юунд уурлаад байгаа? Хэнд уурлаад? Хэнд уурлаад байгаа? Засаг төр яагаад байгаа юм тэнийг? Тэ? Орос улсын яасан юм? Тий. Тэгээ уур минь хөрчөн дээр ч бүр тэгдэг шүү дээ. Нөгөө эзэн Чингисийнхаа одоо нэрийг дуудах эрхгүй байна Монгол төмөр гэж хэлсэн. Тэгээ одоо энэ Оросуудын тэр нөлөөнд гэдэг юм байна тий. Тэнд тэгээ уусчаад бид нар бол гадаадын нохтоор хонио мангадж байна. Бид нар болохоор яаж зүгээр золбон нохоо шиг ингээ хаягдж байна гэж ингэж бичснийгаа төлөөл 4 жилээр хориход шийтгүүлсэн шүү дээ. Тэгшээ. Тий. Төрүүчийн ташуур барьсан цасгийг дүлхэн унгаад тэрний оронд хурдан буугарч өндийсэн цасаг. Түүх ёс. Тэр шудраг ухаан бүхнийг бас түлхэн унгаад хүнийг мал мэт болгож байна. Гэтэл биднес одоо энэ хүний амьдардаг хууль руу яваад орцоо. Тэгэд энэ нөхөр болохоор өөрөө ирэхээр жаргаж яваа хүн. Өөрөө ирэхээр бас зовж яваа. Биднес шал өөр хуулийн ертөнц рүү орцсон тийм үү. Гэтэл одоо бидний мөрдөжсэн хуулийн маань бидэнд ингээд нөлөөллөөр ингээд үлдээд байна уу байхгүй юу? Ер нь байгаа л гэж ойлгох. Би бол байгаа л гэж харж байгаа. Тийм үү. Социализмын үед ч өмнөх нийгмийн үед энэ улсын энэ эдийн засаг нийгмийн энэ бүхий л харилцааг 25 хуулиар зохицуулж ирсэн гэж байгаа шүү дээ. Үндсэн хууль, за иргэний хууль, эрүүгийн хууль гэх мэтчлээ 25 хуулиар зохицуулж ирсэн. Яг өнөөдрийн байдлаар манай улс чинь 740 гаруй хууль байна шүү дээ. Батлагдсан. Тэгээ улсын хурлын нөгөө хууль тогтоомжийн ойлголт байгаа байхгүй юу? Хууль тогтоомж гэсэн ойлголтын дотор хууль орж байгаа юм. Улсын хурлын тогтоол орж байгаа юм. Ерөнхийлөгчийн зарлиг орж байгаа юм. За засгийн газрын тогтоол шийдвэрүүд орж байгаа юм. Тэгээ энийг хууль тогтоомж гэж байгаа байхгүй юу? Том агуулгаараа. Тийм байна. Тий. Би бол чамайг одоо бие бол маш сайхан боловсруулсан байна гэж болж байна. Хууль зүйн ухааны магистр, мастер хүртэл явсан. Бас дипломыг гадаад очиод хамгаалтсан, эрх зүйч. Ийм чи төрд хэдэн жил ажилласан? Төрд би 13 жил ажилласан. 13 жил ажилласан. Тий. Ер нь бол хуульчийн мэрэгчлэр 17 жил ажилласан. 17 жил ажилласан. 17 жил ажилласан. Тий. Тий. Хар залуугаас л ерөөсөө чи тэгэл ерөнхийлөгч юуны их хурлын тамгын газар. Тий, их хурлын тамгын газраас туслах ажилланаар эхлээд өнөөдрийг хүртэл явсан байж. Явсан тий. Тийм байна. Хилцээнд яамны хилцээнд дарга хийж үзсэн үү? Яамд бол хилцээнд дарга хийж үзээгүй. Би яамд ажиллаж байгаад дараа нь
нийслэлийн засаг даргын хамгийн газарт ажилласан. 2009-өөс 13 онд. За. Тэгэж тэнд ажиллахдаа нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хуулийн зөвлөх гэдэг ажлыг нэг жил эртээ хийсэн. За тэгээд хамтдаад буюу хавсруулад нийслэлийн засаг даргын хамгийн газрын хууль зөвлөлтийн дарга гэдэг ажлыг хийсэн. Их сайн. Тэгэхээр би одоо хуульч хүнтэй уулзж байгаа. Тэгээд ийм сайхан цэлцэл одоо хэдтэй? Одоо 38-т. Гүн сайхнаа. Монголдо төгссөн, Монгол амьдралаа мэднэ, тийм ээ? Тий. Тэгээд хамгийн чухал үзүүл одоо авууштай зүйл юу вэ гэхээр хууль их барьж ирсэн. Тийм ээ? Хууль их барьж ирсэн. Энийн чинь төлөө би чамд нэг өөрийнхөө нэг одоо тэмдгийг зүүж өгье гэж бодож байна. За. Тий. Энэ бол зүгээр нэг тэмдэг. Тий. Би тэгээд бас энэ хар фонтой одоо цагаан бичгтэйг нь сонгож байгаа. Өөрт чинь таарах хэрэгтэй. Энэ их хүнд одоо би өөрийнхөө энэ театрыг black box гэж нэрлэдэг хар хайрцаг. Төрийн хар хайрцаг гэдэг шиг ер нь бол их гэлгэж салгар юм байхгүй. Тий. Тэрнтэй адилхан юм тогтвор суурьшилтай юм. Тий. Энэ бол итгэл. Тэгээ би энэ итгэлээ бүр жоо яв чамайг нэг 10 хэдэн жил ажилласан. Тэгээд хуулийн сургууль төгссөн. Тэгээд хуулийн их барьдаг гингүүтэл надад итгэл төрсөн. Чи бол одоо хулгай хийхгүй. Чи амьдралыг өөдөн татах гэж чи нийтийн мөнгнөөс хулгайлахгүй. Элдв аргаар завшихгүй. Нэг тийм л нэг цөөвгтэй тэгсэн мөртлөө нэг хатгуу нэг төрийн хар хүн байгаараа гэж. За. За миний төсөөж. Сайхан. За баярлалаа. Сайхан харагдаж байна. Сэтгэл ханав. Тий, ам цангав гэдэг шиг. Тий, ёстой ам цангах нь байна. Хоёулаа кофе уунгаа ярилцъя тэг үү? За. За. Очир сүх маш ут гэж орж ийн тийм ээ. Тий. Очир сүх маш ут. Энийг минь одоо кирилл болгож Өөрчлөөрэй гэж юу? Өөрчлөөрэй заа юу. За. Тий. За энэ ард нь байгаа хайрхан ч одоо энэ манай Дорногов аймгийн Хам Баянзүрх хайрхан гэд байгаа. Тэгээд монголчууд ер нь мэднэ. Одоо сүүлийн үед ч одоо Хам Баянзүрх хайрхан одоо хүмүүс хүслийн уул гэж нэрлэдэг тийм. зэ Хүслийн уул хамрын хийд гэж одоо энэ дотоодд бол одоо монгол хүмүүсийн за энэ одоо гадны хүмүүсийн ч гэсэн очдог их тийм ариун дагшин тийм газар болчиход байгаа шүү дээ. Ер нь хуучин ч ер нь тийм л байсан. Энэ тэгээд та түрүү нөгөө ярианд бас ярьж ирсэн. 90 онд одоо яг юу мэдэрчээвэ гэж. 90 онд одоо хатан булыг сумаа сайн шанд руу явхад за машинаар ингээл хажуугаар нь явдаг энэ хайрхныхаа хамрын хит юм бас хажуугаар явдаг. За тэр үе чинь та одоо мэдэн дээ. Аан 2 гээд онгоц байлаа шүү дээ. Цар цаанаа сум руу нисдэг. тий. За тэргээр нисгэд яг энэ хайрхны яг баруун талтайгаар ингэж гарч нисдэг байсан. Тэр үед бол ерөөсөө ямар ч одоо ийм шүтлэгтэй ийм хайрхан байдаг гэдгийг бол ерөөсөө мэдтгүү байсан бид тэр. За энэ хайрхнаас зүүн тийшээгээ одоо 20 хэдэн км тийм хийд байсан гэдгийг ч бид нар мэдчихэж байгааг. Тэгээ тэр 90 оны тэр 92 оны одоо энэ өөрчлөлт бол бас энэ манай Дорногов ч за Монгол түмэн маань одоо энэ хайрхнаа одоо сэргийн шүтэх тийм ээ. За хийд хайрхнаа одоо сэргийн босгох, бүтээн байгуулах, өөрсдийнхөө оюун санааг одгийн тайван амгалан байлгах энэ зүйл бол бас нээгдсэн гэж би бол ингэж ойлгодгийг. Тэгээ энэ зураг бол сая 2018 онд манай Ноён хотогт Данзан Аравжагийн 215 жилийн ой болсон. За энэ ойгоор ер нь хотгтын маань ойгоор 5 жил ингээ болдог л. Ойгоор одоо говь руу манай нутаг руу маш сайхан ингээд бороо хор ордог. За говь руу ер нь бол их бороо баг ордог шүү дээ. Говийн хүмүүс ер нь ганц хүсэл бороо сайхан ороосол гэсэн тийм л хүсэлтэй. Ерөөсөө л тэр. Тэгээ хайрхан маань бол ер нь ингээд сайхан огорч хийсэн одоо тохиолдол маш цөөхөн.
Тэгээ энийг бол одоо манай найз авсан зураг байгаа. Зүгээр гар утасны одоо камераар авсан. Тэгээ маш сайхан авсан. Ийм зураг байгаа. Тэгээ би хайртай нутаг. Хайртай нутаг. Тий. Энэ очиж үзсэн. Хүслийн аваа юу? Би хүслийн бол. Би очоогүй. Очоогүй юу те? Очоогүй. Та очиж үзээрэй сайхан ийм хайрхан байгаа. Тэгтээ нэг нөхөр очиод хүүхэдтэй болсон гэж сонссон. Тий. Улс түмнээрээ хүлээж исэн нугуун өр төрсөн гэдэг. Хамрын хэдэд одоо нэг Япон сэлэн байдаг гэсэн. Япон сэлэн бий юу? Байгаа. Тэр хамрын хід дээр биш юу аймгийн одоо музейд байдаг. Музейд байгаа. Ер нь хамрын хід дээр байсан. Хамрын хід дээр байсан. Одоо хотгтын тэр эд үлгийн зүйлийг хотгтын нэг үе үеийн тахилч нар маань ингээд бас хариуцаад ингээд явдаг л та бүхэн бас хэвлэрсэндээ харж ирсэн баг. Тэгээд өмнөх үеийн тахилч соёлын говь эцэтгэл Алтан гэрэл гэдэг хүн байсан. Тэгээд Алтан гэрэл бол энэ бол одоо миний юм биш ээ. Хотогт одоо сүсэн ийм одоо сэлмээ. Би энийг бол одоо захиран зарцуулах эрх байхгүй гэж хэлээд ингэж одоо буцаасан гэдэг юм байна л. Тийм үү. Мундаг. Энэ манай энэ хүслийн уул за хамрын хід гэдэг бол өөрөө цаанаа бол одоо маш их нарийн тийм өв соёлтой л. Тэгээд одоо энийг аавтайгаа ээжтэйгээ тойрол өссөн юм байна шүү дээ. Тэгэлгүй яах вэ? Тойрол яваад. Тал талаар нь тойрол ингээд амьдрал явсан байна тийм ээ. Ер нь тэгээд нэг олон түмэнд нэг ийм ойлголт байна шүү дээ. Одоо шашин гэхээр л одоо ингээд л буруу юм явдаг ч юм уу зүгээр нэг төвдийн нэг баахан үг хэл сонсоол ингээд юуг нь ч ойлгохгүй гарчдаг гэл тэгдэг. Тийм ээ. Ер нь бол яг манай ноён хотогт ч өөрөө тухайн үедээ одоо манжийн засгийн үед шүү дээ тийм. Манжийн иргэшилд байлаа шүү дээ. Тэгэхэд яг тэр хошуу нутагтаа бол ер нь энэ засаг захиргааны ажил төшөмлийн ажлыг бол бас давхар хариуцж ирсэн байна. Тэгээд юуны одоо энэ яруу найргийн чиглэлээр тийм ээ одоо тэр уянгийн одоо утга зохиол гэдэг юм уу энэ одоо нийгэмд болж үтэхгүй байгаа одоо тэр шудраг ус байдал тийм үнэн ус байдал гэдгийг бол тухайн үед бас ярьж биччихэл байсан байгаа. Одоо тэр цаасан шуугээ сургаал байгаа утга тийм ээ. Тэн дээр чинь бол одоогийн яг энэ нийгмийг л хэлээд байгаа байхгүй юу? Чи яг судалгаа хийж үзсэн үү зүгээр уншсан? Ер нь бол би өөрөө хотготыгаа бас нэлээд судалж үздэг л дээ. Тэгээ гол нь яг хөө зүгээр тэр шашны одоо нарийн ширээ одоо тэр зам үлийг бол бид нар мэдэхгүй. Гэхдээ яг тэр хотготын тэр философи тэр оюун санаанаас бол Монгол түмэн бол авах юм бол аягүй их байгаа байхгүй юу? Монгол түмэн тэр дундаа та нар тэр тусмаа одоо Дорногов аймгийн энэ хамрын хэд хан баян зүрх хайрах ингээ Монголын энэ аялал жуулчлалын бас яалчгүй одоо нэг хэсэг болцсон. Жилдээ бараг 150-аас 200 мянган очиж гин гэж байгаа. Очоод яг мөргөөд ингээд тийм ээ эцэн аваад хүслээ одоо шивнээд ингээд буцаж байгаа л та. Түүний хажуугаар бол соёл оюуны одоо тийм үйл ажиллагаа бас маш идэвхтэй явах хэрэгтэй гэж ойлгох би бол. Өөрөөр хэлбэл одоо зовлон жаргал гэж юу юм тийм ээ амьдралын утга учир гэж юу юм тийм ээ ийм зүйлүүдийг бол одоо тэн хамрын хэд дээр юм уу эсвэл яг Дорногов аймгийн төв сайн шан суман дээр юм уу тийм зүйлээс хийж явуулж хотготынхаа тэр үйл ажиллагаа зам мөрийг бид нар тэгж үргэлжлүүлэх ёстой гэж ойлгож байгаа. Миний дөө цааш нь одоо хоёулаа фэйсбүүкээр аялна да. За тэгье. Очир сүхийн маш бат. Тий. Энэ юу гэнэ? Юу Орс, юу кино л явж зохиол болоод. Энэ 1951 оны кино байгаа. Маш гоё ховор гоёмсог баримтат кино гэдэг. Энэ баримтат кино юм уу? Тий, фэйсбүүк дээр явж байхаар нь би ингээ шеэрлэлсэн. Чи баримтат кинонд дуртай юу? Баримтат кинонд дуртай. Ер нь дуртай. Хуулийнхан дуртай юм шиг байгаа. Дуртай байл байх. Тэгээ энэ ч бас их сайхан цаг үе байлаа шүү дээ. Тийм ээ. Энэ ямар кино юм? 51 оны кино шүү дээ. Улаанбаатар Москва. Тий. Энэ тухайн үе одоо зөвлөс социалист бүгд найрамд холбоот улстай хамтраад манай улс хийсэн л кино юм байна лээ. Тэгээ Монголын одоо нийгэм улс төрийн эдийн засаг энэ хүмүүсийн аж амьдрал энэ зүйлүүдийг харуулсан кино байгаа. Тийм бай. Тий. Энэ одоо газар нутаг нь нэлээ хойшоогоо байгааз 51 онд байгаль нураас нэлээ хойшоогоо байгаль нуур даваа явчих. Тий, даваа явцсан байгаа ч тий. Тийм байна. Энд наагур ингэ доошоо буугаад тэр дээдлийн хэсэг нь хасагдаад явдаг тийм ээ. Баримт байна яхаа аргагүй. Одоо тэгээ дараа нь хилийн хэлцээр болсон шүү дээ тийм ээ. Тэгс 56 онд хилийн хэлцээр болоод яг эцсийн байдлаар хилээ тогтоосон шүү дээ. Тийм ээ.
За энэ ингээд тэр За энэ яг ингээ Facebook чиний энэ одоо нийслэлийн засаг даргын тамгын газар буюу хотын захиргаа харагдчихэ. Тий, энэ засгийн газрын ордон байх шиг байна. Доошоо явуулах уу? Явуул. Энэ тест зургнууд харъя. Энэ ямар юмнууд вэ? Чи энэ дуртай зураг хийдэг хүн үү? Энэ ямар учиртай? Энэ хиний зураг вэ? Энэ Чингис хааны зураг. Богдын хиний Сүүл нөгөө одон зураг чинь тий. Одонгийн Чингис. Маш олон их сурвалжаас ингэж санаа оноо авчгаад тэгээд юу аасан юм бэ лээ. Яг ийм дүр төрхтэй хүн байсан болов уу гэдэг байдлаар энэ зургийг бүтээсэн байгаа. А мөнгөн дэвсгэртэн дээр байгаа хөрөг байгаа шүү дээ. Хааны тэрийг бол нөгөө 50-ны музейгээс л одоо тийм ээ. авч одоо их сурвалж болгож хэвлсэн гээд байгаа шүү дээ. Та юу гэж бодож байна вэ энэ зургийг? Гэхдээ энэ зураг ерөөсөө шүү дээ биднээс ингээд эргэж дүүр үтээх гэж бөө юм болдог л доо. За. Тий. Тэр үед нэг одоо тийм зураасан зургаар гол юм хийдэг тэр стилээ яг тэр хятад зургийн аргаа барьсан хүн зурсан хэрэг. За. Энэ бол одоо социализмын үед Рипен хэмээх мундаг одоо зураачийн урланд очиж тэр Ленинград хотноос сурсан зураачийн зураг. Энэ бол супер реализм. Яг жинхэнэ реалист зураг. Зөв. Абсурд энэ төр гэдэг янз бүрийн олон ийм жанруудад орно. Тий. Тэгвэл алийг ч мөн гэж болохгүй, алийг ч биш гэж болохгүй юм. За ингээд за цаашаа. Энэ нэг мундаг тэмээ байна энэ яасан сайн. Энэ хүний л хаяг байна да. Дорноговь аймгийн Ихэт гэж байна. За. Энэ хоёр хүүхэд юу болж байна? За энэ фэйсбүүк дээрээс явж ирсэн юм. Ямар хөөрхий. Хөдөөний бор хүүхдгээд тэр готл модл байж байгааг хөөрхөн байгаа. тогтоогод. За ястай сайхан ирчүү зогссон дээр хөөрхий. Ястай хөөрхий юм бэ? Өө за энэ юу хийхээр энэ нөхөр энэ хормоогоо ингэтэл илээдэг байна энэ. Энэ одоо тэгэл тоглож байгаа бах тэгэл бас ажил хийсэн энийг ажил хийсэн. Ажил хийгээл аргал юм одоо үгдгийг хормоолоод тэр явсан байгаа бах. Тий. Одоо мод түүсэн байдгүй. Тэгээд ингэдэг юм байна маягаар хаа. Хөдөө өссөн хүн чинь нэг хөдөө ах уу тэр одоо орчин нөхцөл юмаа бол одоо ингээ байнга санаж явд юм байна л. Тэгээ энэ зураг энэ одоо хөрхөн шүлгийг бас хараад тэгээ надад их таатай санагдаад би ингээд шүлэг байна даа. Шүлэг байна. Уншаад. Ингэж байна. Торог дурданд хөлбөрч тосоор гулгиж үзээгүйч тоонт гэрийнхаа хоймор аавда эрхэлж өссөн бид хөдөөний борж алуу гэж. Эд хөрөнгөнд думбуж алт эрдэнсээр гоёогүйч инрэлт ижийнхээ ингэрт эрхэлж нэлхарч өссөн бид хөдөөний борж алуу гэд. Ямар хөөрхий. Чи 2 жил тэр сургууль сурч магистр хийж явахдаа гэрээ сансан. Сансаа гэрээ тэгээд ер нь энэ улс их орныхоо одоо ямар сайхныг мэдэрдэг юм байна лээ. Гэхдээ ямар сайхан гэдэгт одоо төр засгийн болж өгөхгүй энэ зүйлүүд биш үү? Энийг гэхээсээ илүү энэ Монгол ах уу, энэ Монголын газар нутаг тийм ээ. Одоо бид нар чинь Монголдо ингээ байхаар л за тэр аймаг энэ аймаг гээл те ховдч гэдэг юм уу дорногов гээл ингээл дотроо бас ингээд хуваагдаад идэг штэ. А гадаад улсад байхад тийм бодол ерөөсөй байдгүй бэл. Монголын одоо аль ч хэсэг сайхан тийм ээ. Аль ч хэсгийг нод мэдэрдэг. Тэгээ зураг хөргийг үздэг, бичлэг үздэг. Тэгээ тэрийгээ одоо сандаг. Ийм байт юм бэл. А тэгээ Монголдо хүрээд ирж штэ тодорхой хугацааны дараа. Тэгээ ирэхэд тэр бодлоос яг л хэвээр. Одоо баруун аймагуудаар явхад за Зөв аймаг, Говийн аймаг, одоо Төвийн аймагуудаар явхад яг л сайхан мэдрэмж төрдөг. Тийм ихэр сайхан. За би нэг кофега чанж эхлэе. За тэгэд миний дөө надад байж та яг кофе чанж явах зүгээр намайг нэг анзаарлаггүйгээр чи надад нэг юуны тухай ярих вэ гэхээр За чи энэ хүний тухайгаас эхлээд мөн үү? Тэгэд энэ одоо Монгол улсынхаа энэ Монголынхаа энэ хууль зүйн нөхцөл байдлын талаар юуг одоо бодож явдггүй, юу хичээж явдггүй, энэ ямар учиртай юм тийм ээ? Чи юу гэж боддгийг гэдгээ надад нэг сайхан яриач миний төдөх үү? За тэгээд энэ хүний энэ одоо баримлыг ингээд харахаар та түрүүнд бас хэлсэн капиталист нийгмийн хүн байна гэд. Тий. Яг бодит байдлыг нүдэрээ үзсэн л тээ. За яг одоо иймэрхүү хүмүүс байна.
За тэгээ Америк гэдэг чинь бүх юм төгс болцсон тийм гүрэн бас биш л те. Ялгаа байхгүй одоо тэр улс төрийн гэдэг юм уу хуулийн за тэр цагаачтын гэдэг юм уу ингээд зөндөө бол ингээ асуудлууд байгаа тэнд. Тий. Ойлгосон тэрийг тий. Тэгээд Америк бол эдийн засгийн бүтээн байгуулалт, за тэр хотын бүтээн байгуулалт, зам харгуй, за тэгээд тэр хүмүүсийн хоорондын харилцаа хандлага гэдэг ингээм авах зүйлүүд бол зөндөө байгаа. Энэ гэхдээ юун дээр илүү тулгуурлдаг вэ гэхээр одоо эд материал гэдэг юм уу, материалын зүйлийн хэрэгцээ дээр илүү их тулгуурладаг. Тэгээ хүнд ч одоо хоёр янзын хэрэгцээ байна шүү дээ. Оюун санааны болон эд материалын гэж. Яг одоо энэ Америкийн төвшөнд гэдэг юм уу Европын улсууд бол энэ эд материалын хэрэгцээ бол бүрэн хангагдсан. Манайх бол одоо бас тодорхой хэмжээнд ингээд яваад байна. Гэхдээ ядуурлын асуудал тийм ээ. За энэ Улаанбаатар хотын утааны асуудал гэдэг юм уу, замын төгжрлийн асуудал гэдэг юм уу ингээд шийдэгдээгүй зөндөө асуудлууд байна л дээ. За тэгээ энэ хүмүүс яасан бэ гэсэн эд материал нь одоо аль одоо 1970-80-аад онд гэдэг юм уу тэрнээс өмнө ингээ бүх зүйл нь шинэ том болцсон байгаа байхгүй. Тэгээ тэрний цаана нөгөө гарчхаар хүмүүс нэг юм боддөг юм байна л дээ. Одоо хамаг юм байна, надад машин байна, нөгөө хаус байна тийм ээ. Ажил байна, мөнгө байна. Одоо тэгээ яах юм бэ гэсэн. Оюун санааны нөгөө хэрэгцээ нь байхгүй. Тэгээ одоо яах вэ гэдэг асуудал тийм. Тэгээ тэнд ч нөгөө хамаг зүйл нь ингээ бэлэн болоод хангагдчихаар янз бүрийн гэмт хэргүүд их үлдчихэж байгаа байхгүй. Нөгөө манад ч асуудал болоод байгаа. Нөгөө хар тамхины асуудал үүсэж байна. Тийм ээ. Зүй бус одгийн харьцаанууд их үүсэж байна. Ингээд л одоо 9 шидийн асуудлууд үүсэж байгаа байхгүй тэнд чинь. Тэгээд нөгөө Ричард Гир гэдэг нэг мундаг жүжигчин биш үү? Тэр ч одоо тий буддын гүү ухаан руу шилжсэн шүү дээ. Тэгээд тэр бол зүгээр жишээ байхгүй наатлынх нь. Яаж ийм нөхөрө тэд нар оюун санааны хэрэгцээг нь буддизм буюу энэ философи энэ гүн ухаанд байна. Хүн эд материалтай байгаад баян сэтгэл ханамжтай байдгүй юм байна. Сэтгэл ханамж гэдэг бол яг нь оюун санаанд байдаг юм байна гэдгийг ойлгосон сүлдээ. Тэгээ сүүлийн үед бол буддизм буюу буддын гүн ухаан руу маш их одоо хошуурцгааж байгаа л тийм барууных юу. Тий. Тэгээд ер нь бүгд л мэдэн штэ нөгөө Choi Yun-fat гэдэг мундаг алдартай жүжигч Хонконгийн тийм ээ. Тэр үн чинь нодны уржин бас нэлээд сенсац тавилаа шүү дээ. $769 сая одоо буйны үйл ажиллагаанд ингээ хандивлаад өөрөө нэг $100,000 үлдсэн үү яасан. Тэгээд та яагаад ийм шийдвэр гаргаж байгаа? Та энэ хөрөнгөтэй байснараа та аз жаргалтай байх хэрэгтэй байсан юм биш үү гэсэн үг вэ? Энэ хөрөнгө бол ард түмний буюу энэ хүмүүсийн хөрөнгө, хүмүүсийн өмч. Би бол энийг өнөөдрийг хүртэл хадгалж ирсэн. Надад бол энэ мөнгө бол хэрэггүй. Тэ? Энэ мөнгөтэй байснараа би өнөөдөр зовж байна. Өхөстэй хүмүүст би өгье гэдээ ингэ шийдвэрээ гаргаад тэгээ их нартайгаа хуйлаа. Яасан нэг $100,000-тойгоо үлдсэн байгаа байхгүй. Тэгээ бүх мөнгөө өгсөн. Тэгээ дараа нь ахаад нэг сурвалжлагч асуусан байлээ л тэрнээс биш. За та жаргалтай байна уу гэсэн. Би туйлын их жаргалтай байна. Сэтгэл ханамж гэдэг энэ юм байна. Амьдрал гэдэг өөрөө энэ юм гэж. Тэгэхээр бидний аз жаргал буюу хөгжил гэж яриад байгаа юм чи өөрөөс хоёр талтай байгаа байхгүй. Тийм бай. Их одоо эд хөрөнгөтэй боллоо аз жаргалтай байж чадахгүй. Тийм биз. Дахиад асуудал үүснэ тийм биз. Тэгэхээр оюун санаа өөрөө давхар бас хөгжиж явах хэрэгтэй. Тэгээ энэ утгаараа манай монголчууд ерөн зүгээрээ дэлхийн улсууд энэ Африкч гэдэг юм уу те зөндөө одоо ингээ асуудалтай улсууд байна шүү дээ. Өмнөд Америкийн одоо тэр хүнд хэцүү улсууд байна. Тэнд бол ялгаа байхгүй боловсрол хэрэгтэй байгаа. Боловсролыг хүн мөнгө төлж авдаг гэж болохгүй шүү дээ. Очоод сурах хэрэгтэй. Тэр боловсрох тэр орчин нөхцлөөр хангах хэрэгтэй байхгүй. Төрийн ер нь явж онлын хувьд гэдэг юм уу, философийн хувьд үзэх юм бол төрийн анхдагч үүрэг бол ард түмэнд л үйлчлэх хэрэгтэй шүү дээ. Төр байгаа учраас ард түмэн байгаад байгаа юм биш байхгүй. Тэр үнэ. Ард түмэн байгаа учраас төр байгаа. Ард түмэнгөө төр гэж угаасаа байхгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ чиглэлээс бид нар хазаачаад төр өөрөө төрийн асуудал болчиход байна л тоо. Наад үг. Тийм бооц. Наад үгшин эсвэл тренд болоод шүү дээ. Тэгээд төрийн байгууллагын хоорондын нөгөө бичиг сачиг солилцдог энэ ажил нь өөрөө ажил болцсон. Нөгөө иргэд рүү чиглэсэн юм байхгүй. Тийм ээ. Иргэдийнхаа дунд ордгоо.
А тэгээд төрийг хэн бүрдүүлж яах хэрэг хүн л бүрдүүлж байгаа шүү дээ. Энэ нийгмээс бүрдүүлж байгаа. Нийгмээс очиж чинь тийм ээ. Очингуудаа би төрийн албаа агч гэдэг шал өөр сэтгхүй суучдаг. Тэгээ нөгөө иргэдтэй уулзаж учрах асуудал үүсэхээр наа чин тэгдэг ингэдэг бааханд хоёул дүрм журм яриад явдаг. Үндсэндээ бол ард түмэнд үйлчлэх гэж л төр байгаа байхгүй. Аюултай мундаг юм ярьж байна. Миний кофе одоо ингээд доошоо буун. За. Шүүгдээ доошоо буун. Буугаа тэгээ кофе бэлэн болно. Тэр хооронд та түрүүнд тэгж хэлсэн нөгөө хууль эрх зүйн хувьд одоо анхааруул зохих асуудал юу байна вэ гэж. Тэгээ хуулийг одоо зүгээр нэг бодож байгаа ийм хууль гаргачих гэсэн байхгүй л дээ. Тодорхой хэмжээний асуудал проблем байгаа тийм ээ. Тэрийг шийдэхин тулд хуулийг боловсруулж баталж байгаа шүү дээ. Тэгээ манай нийгэмд өнөөдөр асуудал юу вэ нөхөр түрүүн би хэлсэн тийм. Төр өөрөө ард түмэнд үйлчлэх ёстой. Ард түмний тэр сайхан амьдрах тэр болцоог нь бий болгох ёстой. Тэр үүргээ төр өөрөө биелүүлж чадахгүй ийм нөхцөл байдал сүүлийн үед аягүй ихээр үүсэж шүү дээ. Шалтгаан нь юу вэ гэсэн тэнд хүмүүс очихороо шал өөр юм хийгээд эхэлдэг байхгүй. Очоод хууль баталдаг. Хуулийг Монголын ард түмэн юу гэж ойлгодог? Үе үед шудраг гэж ойлгодог шүү дээ. Тийм шүү дээ. Гэтэл хууль чи өөрөө одоо шудраг ёсноосоо өөрөө зөрөө өвчлөө шүү дээ. Шал өөр нөхцөл байдлаар өөр хуулиуд батлагдаад эхэлчихэл. Яг наадах дээр нь бод жишээ хэлье. Жишээлбэл. Уг жишээлбэл улсын их хурлын гишүүн үйлдэл дээрээ баригдаг уул гэж нэг үг үү те. Тэс юу гэдэг вэ бүтэн. Яг улсын их хурлын гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу гэмт хэрэг үйлдсэн нотлох баримттай гарцаагүй байдал байх юм бол гэсэн нэг юм байна. Бид нар энд нэг жүжиг тавьсан юм а. Тэр бол одоо аюултай жүжиг л дээ. Ионеско гэдэг хүний хэрснүүд гэж жүжиг баг. За 70-аад оны үед дэлхийд одоо бүр асуудал болсон юм. Тэрний ягаад асуудал болсон бэ гэхээр нөгөө хэрс чинь өөрөө төрөөд нэг жоохон удаал тэгээд өөрийнхөө өхлөөр хөхгүй л байгаад идэг юм тийм. Тэр чоннохоо одоо юу гэдэг юм буун сум дийлхэ болчихдээ. Тий. Өөрийнхөө өхлөөр л хуйгалцдаг гэсэн үг. Гэтэл 70-аад оны үед энэ дэлхийн хэмжээнд нь уран бүтээлчид том одоо нөхдүүд зураг, хөрөг, одоо график одоо бүх юм хийсэн. Жүжиг, кино бүгдийн тухай орсон. Тэгээд энэ бидний удирж байгаа эрх баригч нар ингээ хуйгалчаад хэрс болчиход байна. Манай жүжигэн дээр болохоор зүгээр үеж идэл хүн ингээд гинтхэн сууж яснаад дотор нэг болол тэгээд ингээ хувираал хэрс болчих. Дурлж ийсэн хүүхэн хайр дурлалтай хоёр хүн хоорондоо байж яснаа хүүхэн хэлжээ. Чи хэрсний хүүхдийг хараа. Ямар хөөрх юм бэ? Тэгтлээ нэг үзэл бодол оюун санаа өөрчлөгдөж байгаа байхгүй. Тий. Энэ хоёглаж байгаа үзэгдэл чи энэ юм. Би яагаад тэднэртэй адилхан болж чадахгүй байгаа юм бэ? Надад яагаад өвөр урахгүй байгаа юм бэ? Яагаад надад өвөр урахгүй байгаа юм бэ? Яагаад? Энэ хоёр гүүрний цаана байгаа хоёр гүүр даваад байж байгаа тийм ээ? Нэг гүүр даваад байж байгаа энэ хүмүүсийн одоо биднээс хүлийн зөвшөөрөөд мөн үү? Тий. Одоо энэ төрийн ордонд дуртайгаа хийж болж байгаа тийм ээ? Хууль тогтоогчдыг хүлийн зөвшөөрчл эхлэх юм бол тэднүүсийг дураараа байхыг хүлийн зөвшөөрөх юм бол хуйгалцсны хүлийн зөвшөөрч. Тэрийг хүлийн зөвшөөрөхгүй гэхээр өөдөөс хуулиар нөгөөдөлж хуйгалчаад байгаа байхгүй. Тэгээд танай хуульд нэг тийм мундаг үзэгдэл болоод өнгөрснийг мэдсэн үү? Мэдсэн. Та тэр нөгөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрийн тухай ярьж байна уу? Яг сая дээр болоод өнгөрсөн шүү дээ. Тэгсэн. Ер нь нөгөө үндсэн хуулийн эрх зүйн үүднээс гэдэг юм онлоороо олон улсад ер нь хууль тогтоох төрийн эрх мэдэл гэдэг байна шүү дээ. Төрийн эрх мэдлийг чи хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг гурав хуваачиж байгаа байхгүй. Тэгээ хий хийнийхээ үйл ажиллагаанд нөлөөлөхгүй тийм ээ. Харилцаа одоо хяналттай гэдэг юм уу. Ийм л систем шүү дээ манайх. Улсын хурл нь хуулиа батлна. Засгийн газар тэрийг хэрэгжүүлнэ.
Үүнтэй холбоотой эрх зүй альва гэдгийг маргаан гарах юм бол шүүх шийднэ л гэж байгаа шүү дээ. Тэр гуруула тусдаа зүйл байхгүй. Амьдрал дээр төрийн 3 өндөрлөл гэхээр бид нар 3 том даргаыг ойлгоод идэх те. Гэтэл энэ ч өөрөө төрийн 3 эрх мэдлэл хэлж байгаа байхгүй. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл энэ 3 л төрийн 3 өндөрлөг байхгүй. Тэгээ нэг үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шийдвэр гаргасаад л та улсын ерөнхий прокурор, орлогч, улсын дээд шүүхийн шүүгч, за ерөн бусад шүүгчдийг үндэсний аюулгүй байдлын зөвлөлд аюултай шийдвэр үйл ажиллагаа явуулсан гэж үзэх юм бол те үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс огцруулах чөлөөлөх асуудлыг тавина гэж. Тэгээд ийм байдлаар ноднон тийм шийдвэр гаргацсан. Тэгээд тэр хууль бол хүчинтэй байгаа. Тэр бол жишээ мөн үү? Жишээ мөн. Яг тэр хуйгалж юм тий. Тий, засагдгийн нөгөө нөхцөл байдал бол шилжээд орчиж байгаа байхгүй. Мэдээж хууль шүүхийн байгууллагад шийдвэрлэж зөх асуудал зөндөө байгаа. Тий. Тэгэхдээ нийтээр нь хуулийн байгууллагын ажлууд өдөр шөнөгүй ингээд цаг наргүй ажиллаж байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй. Энэний төлөө сэтгэлээ өгсөн, амьдралаа өгсөн. Маш олон хүмүүс байна. Гэтэл цөөхөн хэдэн үнээс болоод нийтээрээ одоо болохоо хэлсэн юм шиг ийм зүйл яриад байгаа нь бас буруу л та. Энэ ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Тэнд ялгаа байхгүй л аавын хүү нэг ээжийн охид ажиллаж байгаа шүү дээ. Тэгээ хуулийн сургууль одоо зөндөө хүмүүс төгсөж байгаа. Зөндөө одоо залуучууд тийшээ орж байна тий. Тэгэл ороод очингуут нь л тийш нь ажилд орчоод гэртээ очил эсвэл найзуудтайгаа уулзах. Би тэр хуулийн байгууллагт орсон гэхээр нөгөөдөл муухагаар хараад бол муухай үсттэй ч. Тий. Ялгаа байхгүй л Монгол хүн шүү дээ. Нэг л энэ хуулийн сургуулиудын хуульч гэдгийг одоо бэлтгэл гаргаж л байна шүү дээ, тий. Чихэр юм хийх үү? Нэг сахар ич дээ. Тэгэхээр энэ бас мигмар хоёр талтай л гэж би хараад байгаа юм. Тэгээ ер нь хууль гэдэг өөрөө одоо онолын хувьд гэдэг юм уу тайлбар тойл ичт ингээ хууль гэдэг оронгууд тэгэхээр нэг одоо юу гэдгийг өгүүлбэр гарч ирдэг байхгүй. Байгалийн хууль гэд тэрийг тайлбарласан. Байгалийн зүй тогтол гэж. Тий. Тэгэхээр миний одоо би тэр яриа өндөрлж байна. За. Би тэр бол одоо сайхан ярилцлаа. Тийм ээ? Тий. Би чамаар одоо бахархлаа. Сайхан Монгол хөрсөн дээрээ ургасан бас гадагшаа дотгошоо явж мэдлэг боловсруулаад дийшлүүлсэн хуульч хүн. Тэгээд төрийн албанд 15 жил ажиллажсэн. Тийм ээ? Тий. Зохих одоо шаардлага биелүүлчихсэн. Тэгээд өөрөө чигчтэй амьдэрсэн. Ийм сайхан залуутай ингээд уулзсантай их баяртай байна. Минийх нь ёстой сэтгэл ханав. За ингээд хоёулаа сайхан цагт дахиад уулзсан, дахиад ярилцсан. Тэр үед бол одоо хоёулаа бүр одоо сайхны тухай ярина. Тий. Миний дүүгээ юу хүсэж байгаа, юу мөрөөдөж байгаа чинь тодорхой байна. Тий. Явах чиг тодорхой бол очих газар харагдана гэж. Чиний одоо очих газар харагдаж байна. Явах чиг ойлгомжтой, үр хүүхдэд үлдэх өв чинь одоо ойлгомжтой. Чи дөрөв хэлсэн шин. Юм 5 төгрөг үлдэг явах шин. Тийм шүү дээ. Үхлийн сүнсний үхлийн хувцас халаасгүй гэж нэг залуу хэлсэн шүү. 41 хэн настай залуу надад тэгж хэлсэн. Үхлийн хувцас халаасгүй байт юм аа мега. Бас орой руу орж илээ. Биднээс одоо нэг ах юм чирээд л одоо тэмээ ачаад л явах юм шиг одоо энэ урд байгаа энэ нэг юм аваа явах юм шиг санаад ах юм. Гэтлийнээс аль хэдийн хэмэл оюухан аваад үлдэн шин. Бид мөнхөрцөн. Тэг мөнхөрцөн юм чинь одоо энэ төрөнгөр яадыг. Тэрийг ч одоо манай хамт хүн бодж байгаа монголчууд, дорн говьчууд, тий. Дорн говьчууд бол чамаар бахарах байх, монголчууд бол бахарах ёстой. Ер нь тэгээд миний дөө сайхан ирээдүйтэй байна. Ийм л хүмүүс Монгол орныг олон жилийн турш сайшин ирээдүйд үүрч явах ёстой л гэж ахын бодож суудаг та.